За Монгол улсын нүүрсний бомбын 70%-ийг дангаараа хариуцдаг эдийн засгийн томоохон түшиц бомбуудын нэг бол гашуун сухад ганц модны бомб. За энэ бомбыг түшиглэж баригдаж байгаа төмөр замын бүтээн байгуулалт болон цагаан ад суурьшлийн бүсийн тулгамдсан асуудлыг албаныхан газар дээр нь очиж танилцаж үүрэг чиглэл өглөө. За төмөр замын тухайд нийт 32.6 км урттай жилд 40 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадал бүхий байгууламжийн барилгын ажил өнгөрсөн онд эхэлсэн. За энэ хүрээнд зам тээврийн сайд Дэлгэр сайхан хил холболтын барилгын ажил холбогдох асуудлаар бүгд найрамд Хятад ард улсын гүйцэтгэгч байгууллагын төлөөлөлтөй бол газар дээр нь уулзаж танилцсан байна. За санхүүжилтийн хувьд бол анхны тохирсон одоо тендерт орсон санхүүжилтээ бол эдгээр манай одоо санхүүжилт биш одоо юу байна баг байна. Нэгдүгээрт бол ажлын хүчний зардал дэлхийн нийтээр нэмэгдсэн. Хоёрдугаарт одоо мөнгөний ханшны уналт бас байна. Гуравдугаарт одоо энэ орж байгаа түүхийн эдийн үн нэмэгдсэн гэдэг ийм асуудал тавиад бас нэлээд зөрүү гарч байгаа. Энэ асуудлаар анх удаа тавьж байгаа биш. Ер нь бол өнгөрсөн жил тавьсан. Энэ асуудлаар одоо Монгол Улсын засгийн газраас ажлын хэсэг байгуулагдаад тэгээ ажиллаж байгаа анхны хуралдаанаа хийсэн. Бид дараагийн одоо 7 хоногт 2 дахь хуралдаанаа хийгээд засгийн газар танилцуулна. Тийм учраас бол нэг зөрүү нэг 51 тэрбум орчим асуудал яригдж байгаа. Тэгэхээр Монгол Улсын одоо тендерийн хуулийн дагуу ажлын гүйцэтгэлийг одоо 15% дотроо багтуул одоо энэ гүйцээж одоо төлж болно гэсэн юм хуулийн дагуу асуудлыг шийдэхээр ярилцж байгаа. За аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүний 70 орчим хувийг уулуурхай эзэлдэг төдийгүй үүний 43%-ийг зөвхөн нүүрс тээвэр бүрдүүлж байна. Энэ жилийн хувьд 90 сая тонн нүүрсийг дунджаар 70 сая Америк долларын үнээр экспортлох төлөвлөгөөтэй. За ингэснээр нийт 6.3 тэрбум Америк долларын ашиг олно гэж мэргэжлийн байгууллагууд тооцоод байна. Гашуун сухад ганц модны хил дамсан төмөр замын барилгын ажлыг 2027 онд дуусгахаар төлөвлөд байгаа юм байна. Төмөр зам дуустал монголчууд нүүрсээ авто тээврээр явуулна. Одоо ч энэ тээвэр явж байгаа. Тэгвэл жолооч нарын өмнө нөгөө л 10-20 жилийн өмнө хөндөгдөж байсан асуудал өнөөдөр ч мөн хөндөгдсөн хэвээр байгааг ярьлаа. За өнөөдрийн байдлаар цагаан ад бүсэд 350 аж ахуй нэгжийн 15,000 гаруй нүүрс тээврийн жолооч ажиллаж амьдарч байна. За иргэдийн хувьд автозамын нөхцөл байдал хүнд тоосчлт их мөн шаардлагатай онцгой нөхцөлд эмнэлгийн тусламжаас эхлээд төрийн үйлчлэлд одоо бусдад үйлчлэгийг авч чадахгүй зэрэг олон асуудал тулгарч байгааг ярьсан байна. Автозамын асуудал. Мянган сайхан гарцтай ухаалаг төхөөрөмж суйрлуулад автозам бол одоо төгжрөл гацаа ингээд одоо үнэхээр хүнд байгаа. Бид нар ч одоо 4 өөр чиглэлийн тээврийг нэг бомб, нэг уулзурлуу ингээд 4 замаар шахаад байгаа. Цагаан суурьшлийн бүс дээр хүн эмнэлгийн тал дээр бас нэг сум орон нутгийн аймгийн байгууллагууд бас энэ дээр нэг арга хэмжээ авч өгөөч. Эмнэлгийн анхны тусламж үзүүлэх эмнэлгийн үйлчлэгээ цэг байршуулах хэрэгтэй байна. Онцгой байдал бол маш чухал хэрэгтэй байна. Нэг жолоочдыг гэмтгэд хамгийн ойрхон цэг бол Хамбогд сумын төв. Хамбогд сумын төв зэнчээ байгаа багийн эмчтэр болоо тоног төхөөрөмж яг шаардлагатай юмнууд нь бол нэг багагийн хэмжээний анхан тусламж юмдаар байдаг. Одоо үйл ажиллагаа явуулж байгаа газар орчин маань нэгдүгürt маш их жоохон хүндрэлтэй. Төрийн ер нь бол хараа хяналтын дутагдaltaй гэж хэлэхэд болно. Цагаад суурьшлийн бүсэд урсгал болон ээлжид засвар хийгддэггүй учраас замын эвдрэл гэмтэл их байдаг. За энэ замаас жилд 100-аас 110 тэрбум төгрөгийн зам ашигласны төлбөр төвлөрдөг байна. Иймээс зам засвар арчлалтыг сайжруулах, за мөн шинээр баригдаж байгаа замын ажлыг эрчимжүүлэх, ашиглалтад оруулах шаардлага үүсэж байгаа юм. Ямар тааш нэн төрөнд 5-7 гашуун сухад чиглэлийн 250 км тусгай зориултын автозамыг эх 9-р сард ашиглалтад оруулахаа албаныхан онцоллоо. За цаашид автозамыг ашиглалтад оруулах ажлыг эрчимжүүлж хэлийн гарц нэвтрүүлэлтийг сайжруулах зэрэг олон асуудлыг зохицоор шийдэх шаардлагатай байна. За ойролт орны бүс